1-2. За манайхаа юу яагаад ороод ирээрээ тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө найзуудаа өрөөрэй. Тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө төгжрөл дунд тусгай дугаар маань 3 дахь дугаар нь их хааны талбай дээрээс явж байна. Огцор амархан жагсаал дээрээс явж байна. Тэгээд манайхаа шеэрлээд өгөөрөө Монгол улсын ерөнхий сайд засгийн газар нь хайгаад ихэлсэн байна, олддгоо. Монгол ардын нам даргаа хайгаад ихэлсэн байна, олддгоо. Улсын их хурлын гишүүд нэг гишүүнээ хайгаад ихэлсэн байна, олддгоо. Хаашаа явсан бүүмэд уул нь бол нэгдүгээр зэрэглэлийн хамгаалттай хүн байгаа. Хамгийн гол нь юу хийгээд яваад байгаа гэдгийг бол хүмүүс анзаарж байгаа. Мэдээж өөрийгөө авч үлдэх бүхий л нөхцөлийг хайж байгаа. Тэгээд гандан мандан дээр ч ном уншуулсан байж магадгүй нөхөр үлдэх гэж янз янзын юм хийж явах. Тэгээд хамгийн гол нь залуучуудын бидний хамтдаа тэмцэж байгаа энэ жагсаалын үр дүн ёс суртахууныг шаардж байгаа, ёс зүйг шаардж байгаа. Улс төрийн хариуцлага шаардж байгаа. Тэ хуулийн хариуцлага шаардж байгаа юм жагсаал учраас энэ бол зогсохгүй. Тэр хүн хэдэн удаан алга болов гэж ирж ил таараа. Тэгээд хариуцлага хүлээж таараа гэж. Тэгээд өнөөдөр би зочинтой яваад өнөөдрийн маань зочин бол энэ огцрох амархан жагсаалыг зохион байгуулах багийн нэг гишүүн болж байгаа. Зотон гэдүүтэйгээ хамт ярих гэж байна. Тэгээд орой мэнд хатуу. За баярлалаа. Таадаг бас ирж байгаа. Тэгтээ ингээд бидний ингээд дуу олог цааш нь олон нийтэд хүргэж байгаад бол маш их баярлж байгаа. Олон сувгаар бид нар ингээд олон дуу олого өргөх тусам бол одоо юу гэдгийг одоо энд ирэх хүмүүсийн хүчтэй жин одоо нэмэгдэж байгаа. Тийм учраас маш баярлж байгаа шүү. Тийм. Баярлалаа. Тэгээд ямар учиртай ингээд тим ярилцлаа нэг хоёроо. Одоо өнөөдөр 13 дахь өдөр боллоо. 14 дахь өдөртэй. Ерөнхий сайд маань олдох болчихлоо. Юу гэж бодож байна? Өөрхийдөө л гэж бодож байна. За ямар ч байсан бид нар тууштай 14 хоногийн туршилт агслаа. Маш энгийн шаардлага тавьж байгаа. Ёс зүйн шаардлага тий. Огцорж байгаад орлогоо нотол тий шалгуулъя гэдэг юм л ярьж байгаа. Тэгэхээр юун түрүүнд бол огцрох хэрэгтэй байна. Тэгээд хизээ бидэрт хариу өгөх вэ? Бид нар одоо 14 гэдэг чинь хагас сар тэмцлээ жагсаж байна. Тэгээд хамгийн гол нь тайван хүчирхийлэлгүй замаар залуучууд те за энэ иргэдтэй яаж жагсдаг вэ гэдэг шин соёлыг бас давхар бид нар түгээхийг хичээж байна. Тэгээд манай багт бол 10 гаруй залуучууд байгаа. Бид дээрээ янз янзын мэрэгчлээ. Би одоо сошиал дээр ажиллаж байна. Тийм байна. Баярлалаа. Энэ юу? Улсын хурл тарах хэрэг одоо чи бид нэг мэрэгжлийн хүмүүс юм байна. Тэгэхээр улсын хурл тарах боломж байгаа юу? Чи юу гэж харж байна? Яг нэг биднийг сармагжуулах гэсэн зорилготой аягүй олон мессежүүд явж байна. За тэр дундаа одоо асар аюултай нь бол улсын хурл тарах гэдэг юм уу те. Тэгээ энэ нь бол одоо яавч эрүүл хүнний ухаанд бол одоо багтахааргүй зүйл шүү дээ. Бид нар эхлээд засгийн газарт одоо хариуцлага тооцъё гэдэг юм ярингууд өөдөөс тэгвэл засгийн газрыг намаа ингээ буулгах гэж байгаа бол тэ улсын хурлыг ч аваа буучих шүү. Улсын хурлыг бараг тараачих юм бол бид нар бараг л уушtaасаа одоо салчих шүү гэдэг ч юм уу тэ. Энд чинь бид нар парламент ёстой улсад амьдарч байгаа тэ. Парламент ёс гэж чухал зүйл байна. Энэ бол ардчилсан улс орн болгоно маш чухал. Тэгээ бид нар энийг бол одоо үндсэн хуулиараа бол одоо алсан хувьсгал хийж явах үедээ тэ бид нар маш сайн тэрийг бол одоо баталгаажуулсан. Бид нар бол улсын хурал буюу парламентэд хууль тогтоох эрх мэдэл байгаа тэр цагт одоо засгийн хүмүүст айгүй энгийн үгээр хэлж өгөх юм бол хууль тогтоох гэдэг байгууллага байгаа. Түүнийг нь улсын хурал гэж байгаа. За нөгөө талд нь болохоор гүйцэтгэх эрх мэдэл бүхий засгийн газар байгаа. За энэ гүйцэтгэх эрх мэдэл бүхий засгийн газар маань улсын хуралд ажиллаа тайлагнадаг юм аа. Буюу оюун эрдэм маань одоо ажиллаа тайлагнах тэр газар нь улсын хурал ирж одоо улсын хурлын гишүүдэд хариулт өгөх ёстой. Ажиллаа тайлагнах ёстой. Тэр хүмүүс өмнө ёс зүйн хариуцлага үүрэх ёстой. Тэгээд дамаа тэр нь цаана юу вэ гэхээр улсын хурлын гишүүдийн өмнө хариуцлага хүлээнэ гэдэг нь дамаа Монгол улсын иргэдийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн утгатай юм аа гэдгийг одоо хэлмээр байна. Тий. Энэ их хурл бол сонгогддог иргэд та биднээс мандат авч ордог. Бид нар дургүй байсан ч одоо нөгөө хэсэг маань сонгогдож байгаа учраас энэ мандаттай хүмүүс рүү авч орж байгаа гэдгийг ойлгох ёстой. Ерөнхий сайд бол томилогддог албан тушаалаа. Их хурлаас томилогддог тийм ээ.
Тэгэхээр энийг бол хэдэн удаа сольж болно. Тэгээд ийм байгаа. 14 мега төсөл явахгүй болох гээд байна. Одоо чи өдөр нийлээд энэ баялагийг хүмүүст өгөхгүй гэдэг одоо их тийм муухай сэтгэлтэй хүмүүс юм шиг байгаа те. Би одоо бид нар ерөөсөө тиймний тухай ярих байгаа. Гэхдээ ер нь бол улс төрийн доктортой байдал гэдэг бол хувь хүнээс ерөөсөө хамааралтай зүйл биш юм аа. Энэ ерөөсөө энэ чинь нэг юм бодлого бол байнга явагдаж ах хэвээр. Тэр нь хинч байсан үл хамааран те ямар ерөнхий сайдтай байхаас үл хамааран бодлого хизээд ингээд хэрэгжээд явж ах хэвээр. Тэр одоо ганц хүнээс оюун эрдэнэс хамааралтай байгаа гэдэг бол энэ өөрөө дарангуйллын шинж тэмдэг мөн. Тийм учраас огцрох шаардлагатай. Хинч байсан үл хамааран Монгол Улсын төрийн бодлого бол доктортой те тайван замаар одоо ингээд одоо байнгын тууштай одоо барагдаж байгаа. Тэмцлийн үгээр хэлэх юм бол одоо тууштай ингээд явж ах хэвээр юм аа. Тэгэхээр энэ байдлыг үгүй хийгээд байгаа бол энэ бол дарангуйл руу шилжиж байгаа бүр огцрох ёстой шалтгаан гэдэг. Бүр том шалтгаан. Бүр том хамгийн том шалтгаан гэдэг. Энэ 4 жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг засгийн газарт оруулж ирж их хурлаар батлуулаад гарсан байгаа шүү дээ. Энэ хэн байхаас үл хамааран явах асуудал болохгүй юу те. Ер нь хүнээс хамааралтай юм гэж одоо байхгүй шүү дээ. Одоо бизнесийн хувьд ч гэсэндээ хүнээс хамаарч болохгүй те. Тэр хүн байхгүй болохоор бизнес нь явахгүй байх гэж болохгүй. Тийм учраас одоо юу гэдэг системийн хувьд одоо зүв байх, хэн байхаас үл хамааран систем өөрөө эргэжээдэг байх. Энэ бол өөрөө амар чухал юм аа гэдгийг хэлмээр байна. Тэгээд өнөөдөр одоо бас их баяртай энэ нэг сонин хачин энэ нэг майхан шиг юм авцсан байна. Баярлалаа гэж хайшаа энэ те. Энийг авах ёстой ийм балаа юм аяч талбай дээр битгий хийгээсэй гэж хүсэж байна. Тийм. Энэ нэг гүйцэтгэх эрх мэдэл дээр байх үйл явц ялангуяа одоо янз янзын үйл явцыг ингээд харьцуулж харах гэдэг л та. Жишээ нь доктортой байх гэдэг нь хүн байх тухай одоо жишээ нь тэр ингээд пүүтэ олон жил докторч айгуу гоё болж гэх юм уу нэг яриануд байгаад байгаа. Ер нь яг юм доктортой хүн солигддггүй нийгмийн тухай ойлголтод жоох яриач юм байна. Тэгэхээр одоо юу гэмдэ хүн бол өөрөө настай шүү дээ хөгшрөндөө хүн одоо ер нь 960 юм бол тэгэхээр тэр олондон ганхаад байдаг төр тэр олондон ганхаад байдаг одоо засаглал тэр олондон ганхаад байдаг парламент ёс гэж байх ёстой байна. Одоо жишээлбэл ягаад бид нар парламентыг 4 жил болгондөө ингээд сонгоод байдаг юм бэ гэхлээр тэр хүмүүсээс хамааралгүй байхын тулд юм бол солиод байгаа шүү дээ. Тэгээд харин тэр бодлого нь бол ингээд явж явах ёстой гэдэг зүйлийн тухайд яриад байгаа. Тийм учраас бид парламент ёсыг ингээд байн ингээд сонгоод энэ ёс нь одоо их тийм зөв зүйтэй юм а гэдгийг зөвхөн монголчууд биш парламент ёстой дэлхий дээр байгаа олон улс орнууд ардчилсан улс орнууд энийг харуулж байгаа. Тэрнээс биш одоо юу гэдэг одоо пүтэ өнгөрчүүл яах юм дээр одоо аюу хэцүү шүү дээ. Тэнгүүд одоо юу гэдэг нэг хүнээс хамааралтай тэр зүйлийг бол одоо доктортой тууштай гэж бол хэлж байгаа юм бол биш ээ. Энэ бол одоо маш аюултай. Энэ дарангуйдал юм аа тийм дарангуйдал байгаа учраас хүмүүсийн үг хэлийг хааж байгаа учраас доктортой мэд санагдаж байгаа юм шүү хүмүүсийн зүгээр тэрнээс доктортой юм энд юусоо байхгүй тэрвээ доктортой мэдл харагдуулж байгаа. Энэ миний бол одоо жишээлбэл зүгээр социализмын үеийн кино минонуудаас бид нар ерөөс өчнөө үзэж болно шүү дээ. Одоо ерөөсөө ам хэлийг хааж байгаа хүмүүсийг дугуй болгож байгаа тийм их хэлбэр гэсэн. Одоо ингээл төр өмжин гэж хараад ах шүү. Үгүй эн чин өөрөө цэвэр зүйл энэ өөрөө ингээд одоо урсгал гэх юм уу эрүүл энийг одоо хэлмээр өнөө өглөө би нөгөө Дармын Бат хоёрын номыг уншиж байлаа. Тэгээд Дармын Бат хоёрын тэнд яг уран бүтээлчийн тухай ярьж байгаа ч гэсэндээ цаагаараа нэг зүйлийн тухай ярьж байгаа байхгүй. Ингээд уран бүтээлч хүн яавал ингээд байн хөглөгдөж яавал ингээд байдаг вэ гэхээр яг юм ус шиг ингээд урсж явах тусмаа буюу хөдөлгөөнд байх тусмаа өөрөө ингээд зүг байдаг гэдэг. Тэнгүүд ардчил гэдэг бол өөрөө ингээд байнгын дуурах, байнгын хөдөлгөөнд байх, нэг зогсохгүй байх, үзэл бодлоо илэрхийлэхтэй, эвлэлтэн нэгдэх. За нөгөө талаас би ийм үзэл бодолтой байна, би ийм үзэл бодолтой байна гэж мэтгэлцэх энэ зүйлүүд дээр бол тогтож байгаа юм шүү. Тийм учраас бол нэг хүнээс хамааралтай байгаа доктортой гэсэн үг биш. Харин тэр доктортой мэд харагдуулж байгаад л утга учир байна. Энэ нийгмийн энэ тогтоол ус шиг болчмод өмхөрчдөг. Тэгээ яг л ийм үйл явдал болдог. Дарангуул өөрөө бий болох ч нөр аюултай. Тэгээд нэг юм яриад байна. Одоо энэ Монгол улсын эдийн засгийн өсөлт бас л оюун эрдэнэтэй хамааралтай. Тийм эдийн засгийн өсөлт нэг хүнтэй хамааралтай байх тийм нөхцөл боломжийг бид бүрдүүлсэн байна л да дуугой байсараагаа би бол харж байгаа. Тэгээд залуучууд та нар гарч ирээд энийг ингээд сэрэж чадж байгаа сайн зүйл.
нэг хэн нэгэн хүн ингээд 14 мега төслийг жишээ нь эдийн засаг өсгөж байгаа энэ хүн энэ юм байна л та. Тэгээд ингэж хар нэг юм үнц гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо би бас гайхаж байна л да. За одоо бүр одоо нөгөө хүмүүс хэлээд байгаа доктортой гэж хэлэгдэж болдог хятадд ч юм уу те. Ясамн дээрээ ингээд жил болгоо 14 мега төслийн тухай ярихгүй ш тэр хүмүүстэй. Маш цөөхөн зүйлүүд. Бид нар одоо яг 14 мега төслийг одоо ямар хүний нөөцөөрөө хийх гэж байгаа те. Ямар мөнгөөрөө хийх гэж байгаа ингээд өчнөө зүйлсүүд байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо эдийн засаг өсөж байгаа тухай ярьж би бол гайхаж байна. Ясамн дээрээ яг хэний эдийн засаг өсөж вэ те. Яг одоо дансандаа нэг 10 сая төгрөгтэй монгол хүмүүс хэд вэ? Тэ хадгаламжтай мөнгөтэй хүмүүс хэд вэ? Зээлгүй хүмүүс хэд вэ? Долларын үнийн өсөлтөнд тэ одоо энэ инфляцид өргөхдөггүй байгаа хүмүүс хэд вэ? Гайхаж байгаа байхгүй юу? Одоо оюун эрдний гар ирэхэд тэ долларын ажил хэд байсан гэлээ өнөөдөр хэд болсон байгаа вэ? 3500 бараг 91 тэ 3600 болсон байна. 5 болсон байна. Тэгээд бодохоор яавч энд эдийн засаг өссөн нь харагдахгүй байхгүй. Тоо бол худлаа хэлэхгүй. Тэгэхээр энэ тоонуудыг бас бүгдээрээ сайхан харьцуулж харцгаая. Энэ юм мэдээллүүдийг тэ илүү ингээд соргоор харъя, шүүж үзье тэ. Үнэхээр тийм юм уу? Үнэхээр үгүй юм уу гэдэг дээр ингээд одоо нүдээ нээгээд энэ бүхнийг ингээд айгу одоо чухалчилж үзэх хэрэгтэй. Яг одоо гэхээр миний таны бидний мөнгө шүү дээ гэдгийг бол хэлмээр байна. Миний ээж аавын өсөө туслуулж олсон мөнгөө, миний бас өсөө туслуулж олсон мөнгөө, миний өглөөнөөс орой хүртэл юм бичээд олж байгаа мөнгнөөс би бол ясам дээр хүүхдүүдийг тэ би өөрөө хүүхдгүүч гэсэндээ дүүнрийгаа би илүү аюулгүй орчинд амьдруулмаар байна. Тим эмнэлэг бариасаа гэж хүсэж байна. Энэ зам талбай илүү аятайхан болоосоо ийм бачин майхан битгий баригдаасаа засгийн газар энэ мөнгийг одоо хэрэгтэй зүйл зарцуулаасаа гэж хүсэж байна. Ядаж миний цалин одоо цалингаас төлж байгаа тэр татвар одоо юу гэдэг юм бэ илүү өсөөд тэгээд цаашаа нэг 3 дулмаа доржоо бата гэдэг эмээгийн тэтгэр болоосоо гэж хүсэж байна. Гэхдээ тэндээ өсөх хэрэгтэй байна. Шууд минийхаас аваачаа тэр хэдэн хүмүүсийн одоо сар болгоны цэврийг төлмөөргүй байна. Энд ингээд нэг юм одоо юу гэх юм бэ шинжлэл хийх юмнууд зөндөө л байна л да. Тийм миний яг би одоохон 50 хүрчин. Тэгээд манай энэ үеийнхэн манай дээд үеийнхэн тэр нэг юм баялаг гэдэг юмны тухай айгүй зовлонтой. Тэгээ маш их тайлбарладаг юм а. Тэгээд энэ газрын баялаг ард түмнийхээ хөстөө ингээд аваад хуваагаад идчихээ гэдэг байхгүй. Би тэгэхээр зүгээр энэ 5-7 хичнээн тоон нүүрс байгаа тэргээд хүмүүстэй тэнцүү байгаа машинтаа очиж тавчих гэж хэлжмээр санагддаг байхгүй. Танаа үеийнхэн хэрэг энэ юм ярьж байна. Яг ярьж байгаа хүмүүс байгаа байх. Гэтэ нөгөө яг одоо бид хэдийн донд одоо ийм юм ярьж байгаа газ шиг ч юм болсон байхгүй. Ягаад гэвэл ийм уток гэж хэлж болмоор одоо ийм ойлголтууд одоо ер нь байгаад байхгүй те баялгаа авъя гэдэг ч юм уу ард түмэн төр энтергээд айгүй юм хэцүү төвхтэй тэгмүүд ингээ ард түмэн гэхэлэр яг одоо хий те төр гэж яг юу юм тэгээд ингээ хүмүүс яг ингээ баялаг гэж юу юм гэдэг ингээ асуугаад үзвэл ямар сайндаа нөгөө те ухаан утгаа авъя гэдэг чи хаанаас авах юм гэж чи ламбард нэгэд байж байгаа тийм бүр юм баларцсан юм бол байж болохгүй тэгээд ер нь баялаг гэдэг чи яс юм дээр юу юм гэхэлэр тэр бол ингээ газрын доор байж байгаа юм байж шүү дээ те яс юм дээр за хүмүүсийн ойлгож байгаа баялаг бол тийм юм байна тэгмүүд тэрийг жинхэнэ баялагийг баялаг болгодог юм бол боловсрол тэрэнд оруулж байгаа хүний нөөц тэнд оруулж байгаа тий хөрөнгө мөнгө энэ зүйлсүүд нийлээд тэрийг баялаг болгож үн цэнтэй болгож байгаа болохоос нүүрсээрээ үн цэнтэй биш юм аа юусэн энийг одоо нүүрсээрээ гарч ирж байгаа бол энэ зүгээр Нинжагийн хийж байгаа ажлаас юусоо ямар ч ялгаагүй. Өөрсдөө тийш одоо машин дэрэгтэй очиж шууд авах яа. Тэгээд тэрийг зарах юм уу? Тийм юм бол одоо ярих ч одоо боломжгүй ч одоо ойлгомжгүй зүйл дээ. Тэнгүүд баялаг гэдэг бол өөрөө нэг юм дандаа яг сонсуулгаар хүн сонсох юм бол нүдэнд харагдахгүй зүйлсүүд тухай яриад байгаа. Баялаг гэж нэг юм яриад байгаа тий. Арт түмэн энийг хүсээд байна гэж яриад байгаа. За тэгээд төр ганхан гэж нэг юм яриад байна. За одоо өөр ч нэг юм мангас шиг юмнуудыг зохиож байгаа аахгүй. Тэгээ энийг бол улс төр ер нь бол юу гэдэг вэ гэхэлэр энэ бол одоо нэг талаасаа л юм бүр баг 2000 жилийн өмнө байж ирсэн. Энэ зүгээр юм айлах төлөвлөгөө аахгүй. Одоо бороо орох гээд уг нь бол бороо зүгээр орох гээд байж байгаа. Яана энэ ч гэсэн тэнгэр бурхан уурлаад энэ үнийг хаана тавих болохгүй байна гэдэг шиг л юм ярьж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар 2000 жилийн өмнө хүмүүсээс эсвэл 800 жилийн өмнө байгаа хүмүүсээс ч юм уу эсвэл 100 жилийн өмнө байсан хүмүүсээс ялгах юм аа. Тэгэхээр тэр боловсролыг олж авах нь хамгийн чухал. Бидэрт боловсрол олох боломжийг өгөөч.
Тийм учраас аль болох олон хүнийг боловсралтай болгомоор байна. Тийм ч учраас бид нар жагсаал дээр аль болох өдөр болгон бид нар сайн ихтгэлүүд тавиулахыг хүсэж байна. Хүмүүсийг бэлдүүлж байгаа тавиулахыг хүсэж байна. Мөн дээрээс нь бид нар сургалт орж байна. Хүний эрхийн байгууллагуудаар оруулж байна. Хуульч нараар оруулж байна. Эдийн засагч нараар оруулж байна. Тэгээд хүмүүсийг боловсралтай болох боломжийг өгөөч. Яагаад хүмүүсийг бүр боловсралгүй болгоод те хүмүүсийг бүр ингээд өмнөх маханд өөрсдийн үзэл бодол нэр төр царайгаа худалдах хэмжээнд аваачаад байгаа. Тэгэхээр гайхаж байна. Тийм нэг иргэний боловсралтай болгох тэр үүд хаалгыг нээх тэр хуулийг оруулах хэрэгтэй байдаг. Хүмүүсийг зүгээр л нэг юм хэдэн дайсан гаргаж ирээд дундын дайсан тий. Тэгээд энэ дээр аваад ингэж наадаг. Энэ бол улс төрийн дотор ажилгүйдэл боловсролгүй ядуур чөтгөн оруулж ингэж байгаа тийм. Тэгээд эндээс гарцсан нь бол өөрөө энэ иргэний боловсрол буюу мэдлэгтэй иргэд мэд хэрхийг хангаач гэдэггүй тийм. Мэд хэрхийг хангаач. Би саяхан бас нэг фэйсбүүк дээр пост хийсэн. Одоо энэ монгол хүмүүсийн ялангуяа сүүлийн үед мэд хэрхийг нь маш их хаалаа. Тэр бол одоо олон нийтийн телевизийг ашиглаад, олон нийтийн сувгуудыг ашиглаад бол мэдэх хэрэгэд маш хаалтлаа. Тэгээд би бол энд бол шууд Хэрогийн Баатрыг бол шууд буруутгах байгаа. Би бол нэрийн зогсож байгаа хэлчмээр байна. Яагаад вэ гэхлээр нэг өдөр би ч нөгөө зурагт үздэг байхгүй. Манай үеийнхэн ч ер нь зурагддаг үү. Тэгээ би нөгөө Төв аймаг руу аав ээж дээр очиж би бүр гайхаар зурагтаар бүр нэг нэвтрүүлэг гараад энэ ямар ч титр метр урсуу би бүр гайхаад тэгээд аав ээж хоёр таш тэгээд нөгөөдгөө ингэ сойсон чи ахаад өөр телевиз дээр гараад ахаад сойсон ахаад өөр телевиз дээр ерөөс бүр гайхаад чи орой жунгаа гараад би бүр энэ одоо юу болж байгаа юм бэ те хүмүүсийн одоо мэд хэрэг нь ингэж халдах энэ бол одоо ерөөсөө болохгүй зүйл юм аа. Тэр одоо үнэхээр айж ичтгүү те өөртөө хийсэн бол тэр нэр мөрөө урсгалдаг гоё те найруулга хийсэн бол яагаад өөрийнхөө найруулгаас ичээд байгаа юм бэ Баатар яа ичтээ би бүр ингэ гайхаад чи үнэхээр гоё найруулгач буюу бол те тэр өөрийнхөө хийсэн юмнаас битгий ичээ те гарч ирээрээ бас ингэ юм ялж болно шүү дээ тэр энэ Hero өнөөдрөөс Hero Entertainment дээр бид нар ерөөсөө төрөөс мөнгө аваагүй гэсэн пост орсон байна. Би тэрийг нь бүр хараад бүр энийгээ тэгээд 700 лайктай. Тэгээ бүх би 700-ийн эхний 10 гаруй одоо лайк тарсан хүмүүс рүү орлоо. Бүгдээрээ юм пэйжүүд байна. Тэгээ бүгдээрээ ямарч найзгүй, ямарч лайкгүй бүр гайхалтай. Та нар 700 аккаунт нээж чадсан байна. Браво. Би одоо сошиал дээр ажилладаг хүний хувьд та нарыг бол бахархаж байна. Вау. Үнэхээр гайхалтай. Тэгээд энэ бол бас хүч хөдөлмөр. Гэхдээ энийг төрийн мөнгөөр хийж байгаа. Яагаад гэвэл ерөнхий сайд оюун эрд өөрөө би Hero Entertainment-ийг те одоо 50%-ийг нь одоо эзэмшдэг гэж байна. Тэгээ тэр нь бол одоо ингээд та бүхэн ороод харж болно. Тэгээд 50%-ийг нь эзэмшиж байгаа нөхрийн ажиллаж байгаа газраас нь те бид нар ерөөсөө төрөөс мөнгө аваагүй гэхэлэр одоо би одоо яаж идэх юм бэ? Бүр гайх чинь. Тэгээд ядаж тэр лайк дарсан хүмүүс маань тэгж 2 хүн ч болтгой үнэн хүн баймаар байна. Тэгээд троллуудыг бол үнэхээр сайн ашиглаж байна. За тэгээд нөгөө сошиал дээр ажилладаг хүний хувьд троллуудыг таних хэдэн тип зааж өгье. Маш энгийн. За эхлээд бүгдээрээ Facebook руу орно. За сарнай ч юм уу те. Эсвэл тулгаа гэх мэтчтэй одоо яг ижилхэн нэг нэрийг хоёр давтсан байгаа. За энэ бол одоо бааргүй одоо тролл юм. За тэгтээ тулгаа гэсэн бас хүн байж болно. За тэгтээ ороод харах юм бол нэг 5-6хан найз байгаа. За 5-6хан найзтай юм байна. За ингээд тороод за тэгсэн 5-6хан найзтай хүн байж болно гэж бодож байгаа. Шеэрлж байгаа юмнуудыг харж байгаа. Тэгээ өөрийнх нь зураг байна уу? За тэнгууд рандом ганцхан зураг байгаа. Тэр нь хэнийх гэдгийг мэдэхгүй. Нэг ихжих ч юм уу те. Эсвэл мориных. За тэгэл цэцэг навчных юуних ч гэж болно. Тэгэхээр энийг нь бол маш сайн ороод харж хэрэгтэй. Тэгээ ялангуяа сүүлийн үед бол одоо монголчууд ч нөгөө монгол одоо хүмүүс биш одоо манай Вьетнамын тэ иргэд бас монголчуудыг санаа зовж Монголын улс төрд одоо идэвхтэйгээр дэмжиж оролцож байгаа. Тэгээд би бас саяхан 1 сар Вьетнам явчаад ирсэн. Тэр хүмүүс маш завгүй юм байлээ. Тэр өглөөнөөс орой өвтөл шордлог зарддаг юм байлээ. Өглөөнөөс орой өвтөл одоо нугас галуу тэ юу байдгийг үнэхээр завгүй Монголын улс төрд тэр хүмүүс санаа зовх ямар зав байхгүй. Маш завгүй чөлөөт эдийн засагтай улс байд юм байлээ шүү. Тэгэхээр тэр тороолуудтай бас хандаж хэлэхэд юу гэмэрч юм бэ тэ. Хамт устдаа сайхан амьдраарэ. Гэх мэтчлийн юмнууд бол байгаа шүү. Юу агаад байгаа. Над руу бол бас амар их дайралтай бол орчноор нь болгоглоо гэдэг. Тэгээд нэг жоохон бож байгаа дахиад хэсэг дайралтай. Тэгээд тэдний болгоглоо байж байгаа. Энэ тодорхой яг нэг хэдэн ижил төстэй юм шиг тавьдаг шүү. Тэр комментуудаа нөгөө бэлтгэсэн комментууд тэгээд тэндээс одоо сонгож тавих гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд бол байгаа. Гэхдээ бас нэг ахаад нэг анхаарамжтай юм нь хүн одоо троллууд бол байна. Гэхдээ тороо шиг бас хүмүүс байна.
Тэгэхээр одоо бүр ингээд зохиол мохол бичгээр бол тийм бот шиг хүн, трол шиг хүн ингээд дүр гаргаж болох үз. Одоо ийм сонирхолтой дүр зургуудыг одоо сошиал орчинд ажилладаг хүний хувьд харах боломжтой. Тэгэхээр энэ бүх зүйлсүүдийн ард бол одоо юу гэдэг бидний мөнгө уршиж байгаа гэдгийг бол юун түрүүнд маш сайн санах хэрэгтэй шүү. Таны мөнгө уршиж байгаа шүү. Яс юм дээр яаж байгаа вэ гэхээр хүүхдүүд нь төц ажлуулаад өдрийнхөө хоолыг олохгүй байж ангууд тэр төцнүүдийн бүгдийг хуу хамаад аваа явчихгууд хүмүүс өсөөд байж ангууд эмээ өгөөнд тэгээ хүүхдүүдэд хоосон хоноохгүй тул энд ирж нөгөө юмных нь эсрэг жагсаад тэгээд нэг мах аваад бүгдээрээ давшаа хийж идчихэж байгаа ийм л дүр зураг байна. Үгүй болж үстэй зүгээр л хүмүүсийн ажлыг нь хийлэг тэр төцнүүдийг нь өг бити төрийн мөнгөөр өөрсдөө төц бариад хүмүүсийн төцийг өгөөд гэдэг. Ийм л юмнуудыг хэлж байна. Энэ нэг сошиал дээр ажилладаг болохоор захин сонирхож байгаа юм. Насны онцлогийн талаас нь харахаар ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэр насны онцлог талаас нь харахаар ер нь ус төрж юм уу эсвэл улс төрийн коммент постнд доор тавьж байгаа комментууд нь насны онцлогоор харахаар хэр байж байгаа. Юу байгаа? Нөгөө яг одоо троллууд бол ихэвчлэн залуу хүмүүсийн зураг ерөөсөө тавихгүй байгаа. Ихэвчлэн бол ингээд нэг юм 40 50 настай эсвэл 60 мар настай хүмүүсийн зургийг энэ тэндээс олж тавиад байгаа. Тэгэнгүүт нэг юм хөвшин хүмүүс тэрний ард нь ингээд байгаад те ингээд үзэл бодол илэрхийлээд байгаа юм шиг харагдаад байгаа. А тэгтээ авчиг яс юм дээр тороодуудын ард бол дандаа залуу хүмүүс байгаа. Тэд нар ингээд Facebook нээгээ чадчихдаг те. Тэгээд ингээд нэг коммент копидо тавьчихдаг те. Энэ зүйлсүүд бол байгаа шүү. Тэгэхээр тролл хийж байгаа залуучуудад хандаж хэлэхэд ингээд гоё юм үнцэнтэй бодгаал шүү. Тийм учраас өөрийнхөө та үнцэнтэй бодгоо шүү гэдгээ бас одоо юун түрүүнд санах хэрэгтэй гэдгийг бол одоо сануулмаар байна. Тэгээд үүнийг үзэж байгаа тролл хийдэг залуучууд ах юм бол чи амар үнцэнтэй хүн бол төрсөн үнийхээ хувьд бити ийм юм одоо өөрийнхөө цаг зав энергтэй юмыг зарцуулаарай л гэж хүсэж байна. Хэрвээ амьдрал тийм сайхан байсан бол яс юм дээр тролл хийхгүй шүү. Тийм. Хамгийн гол нь тийм. Ер нь ингээ өөрийгөө үнцэнтэй байлгах, өөртөө үнэтэй байх ямар боломжууд байна одоо яг нэг одоо ихэнх нь амьдрал хэцүү болохоор аргагүй шүү дээ гэхээр би бол жишээ нь юу гэдэг яг хов хүнийхээ зүгээс бол би яаж өсөж өгчээсэн ч өсөж өгчээсэн ч хэзээж хулгай мөнгөд орооцдоггүй гэж боддог. Зөв. Тэгэхээр яг таны манай ихэнх бол яг намайг бол чиглэлийг харж байгаа. Яагаад чадж байгаа юмыг ашиглаж чадахгүй юм маш дэдэж байгаа. Тийм одоо юу гэдэг юм бэ? Энэ нэг ойлголт нь өөрөө амар муухай ёс зүйн хувьд ийм асуудалтай байдаг байхгүй. Одоо юу гэдэг бүх хүмүүс энд байгаа хүмүүсийг ёс зүйгүй гэж хэлж байгаа юм нэ. Өөрсдөө яс юм нэрээ боломж гарвал авчих, боломж гарвал одоо бий болгочих гэдэг ийм ёс зүйгүй хүмүүс амар их байна. Одоо жишээлбэл ийм улс төр дээр ийм ёс зүйн ойлголтууд байгаа. Одоо юу гэдэг чинь те зөөр ингээд хүн харахад ингээд хог хаяхгүй мөртлөө хүн харахгүй байхад хог хайчдаг нөхөр бол яавч ёс зүйтэй нөхөр биш байхгүй. Тэгэнгүүт ингээд хүмүүсийн өмнө хулгай хийх гүрнэ, хүмүүсийн хойгоор хулгай хийдэг бол ингээд та одоо өөрийгөө те ёс зүйтэй ч юм уу те хүн гэж хэлж болохгүй. Тэгэнгүүт манай одоо яг энд байгаа манай багтаага залуучуудын хувьд ч гэсэндээ манай найзуудын хувьд бол юу гэж одоо ямар шаардлага тавьж байгаа вэ гэхлээр те бид нар өөрсдөө хөдөлмөрлөмөр байна. Тэгээ бид нар бизнесээ хэмээр байна. Бид нарыг зүгээр тайван болгоод өгөөч, тийм орчныг бий болгоод өгөөч л гэж байна. Тэрнээс биш одоо бид нар энд жагсах нь одоо тий өөрсдөө төлөө жагсаж байгаа гэдэг. Хүн болгоны хөдөлөө. Би одоо өөрийнхөө төлөө тий энд байгаа залуучууд өөрсдөө төлөвлөж тэр юм ч өөрийнхөө ирээдүйн төлөө санаа зовж байгаа, өөрийнхөө маргаашийн төлөө санаа зовж байгаа хөрөлдрөд ирээд байна. Энэ маргаал буюу хувь хүн байх ёс суртал ягаад манай үеийнхэн тийм гомс байдаг юм бэ гэхээр бидний үе чинь социалист лагер үед хүүхд нас маань өнгөрсөн. Тэнцээ худлаа идэх зайлшгүй шаардлагатай, хулгай их угаасаа бид зайлшгүй шаардлагатай. Тэгээд дараа багшид аргалахын тулд хүн тусахтад сурсан. Өнөөдөр нэг юм зовлонтой энийг хайж чадахгүйсээр байгаа. Улуул ачлалын 35 жил дотор бид хамт явдаг. Энэ маань хайж чадахгүй өнөөдөр болж байна. Тэгээ шинэ үе гарч ирж байна. Хулгай хийх нь хулгай ярих нэг юм хүн тусахт үйл явдсан их бага юм шиг санагдаад байна. Баг болох хэрэгтэй гэж бодож байна. Санаа үеийн ер нь хэр вэ? Яг үнтэй. Би нөгөө сошиал дээр ч одоо чинь харж байгаа залуучуудад тавьж байгаа юм. Одоо бас нэг нүртэйгээ тэр залуучууд
энэ засгийн газрыг дэмжиж бичиж байна уу? Бичиж байгаа. Маш их залуучууд байгаа. Өнөөдөр энд ч гэсэндээ те ирж байгаа залуучууд бол бүгд нэр нүрээ харуулж байна те. Өөрөө нэр төрөөрөө энд үзэл бодлоо илэрхийлж байгаа. Нэрээ хэлж байгаа те. Насаа хэлж байна, ажилтг газраа хэлж байна. Тэгж байгаа хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгжээ л бас бидний үеийн залуучуудаас одоо юу гэх юм фаут гавь дээр явж те. Яг юу явж байгаагаа мэдэхгүй те. Хөлцөөл гэлбэлцээл ингээл өчигдөр ч гэсэндээ ингээл би нэг хүүхдээ ингээл нүдрөө нэгээд яг ингээл харж байгаа төрөөсөө нэг өөлөх гээд багт те. Тийм хэцүү, тийм байдалтай ингээд нэр төрөө ингээд одоо усандаа гიშгсэн байдалтай байх нь бол өөрөө муухай юм л та. Тэгэхээр манай үеийнхний хувьд бол харьцангуй одоо юм маргаалтай юм одоо ёс зүйтэй холбоотой ойлголтоор сайжирч байгаа. Тийм учраас бид нар 14 хоногийн турш ёс зүйг одоо нэхэж одоо бид нэр шаардаж энд тэмцэж байгаамаа гэдгийг л бол хэлмээр ёс зүй шаардаж байна бид нар тийм хүмүүс ёс зүйтэй байгаа ч тийм энэ нөө ганцхан ерөнхий сайдын тэр хүүгийн тасгалж юм гэхээс илүү би таныг харсан бол Монголын улс төрөлд аюул том соёл тэр ёс зүйг оруулж ирэх гэж маш том тэмцэх юм бол үнэхээр босгохгүй гэж харагдана. Тэгээд энэ үйл явцыг хүмүүс энэ өнцгөөс нь хараасаа гэж би бас хүсэж байгаа. Тэгэхгүй бол та нарын чинь нэг ингээд тэр нэг өөрсдөө чи үеийн насны залуу мөнгөтэй болсон чи тэр нь дуурч үлдээд байгаа юм шиг байна. Хүүштэй аль болох энд зогсож байгаа залуучууд ясамн дээрээ өөрсдийнхөө мөнгөөр хүч чадлаар найз охиндоо 20 сая төгрөгийн цүнх авч өгөөсэй гэж хүсэж байгаа байхгүй. Би ч гэсэн яг хөдөлмөрлөөд өөртөө 20 сая төгрөгийн цүнх авдаг болох тийм чөлөөт эдийн засгийг, тийм нийгмийг, тийм ёс суртахууныг бид нар одоо хүсээд байгаамаа. Тэрнээс биш одоо ямар ч ажил хийдэггүй, аав нь төрд ажилдаг, аав нь ерөнхий сайд тийм хүний хүүхэд байж тэ ямар ч бизнесгүй байж тэр тансаглал байгаад байгаа нь бидний уур зэмлэлийг хүргэж байгаа. Гэхдээ тэр бол 8 дахь асуудал. Бид нар 8 үндслэл бол одоо танилцуулж байгаа. Тэрний бол хамгийн сүүлийнх нь бол тэр юм шүү. Тэр нь бол одоо тэрнээс өмнө бид нар засгийн газартай тэ оюун эрдэнэ гэдэг хүнтэй бид нар одоо энэ бүх зүйл огцрооч гэж ярьж байгаа болохоос тэр хүн тэмүүлэн байна уу, өгөөмөр байна уу, тэр хүний тухай яриаггүй. Тэр өөрхий зайлууд аав ээжийг ямар одоо юу яаж төрсөн биш. А гэхдээ тэр хүн маш хурдан орлогоо нотлох те одоо аав ээжигээ шахаж авах бас тийм ёс зүй байх хэрэгтэй хал гэж бодож байна. Одоо ингээд ардына бахурлаа хийж чадахгүй юм л та. Намайг даргаыг хаагаад Монгол ардына. Тэгээд үнэхээр хэцүү юм. Маргааш нөгөөдөр юм шиг байна. Маргааш биш юм шиг байна. Нөгөөдөр их хурд руу итгэл үзүүлэх хэсгээр өөрийн бичиг өгч байгаа юм шиг байна. За юм шиг байна шүү. Тэрнээс яг тэгнэ гэсэн үг биш. Ийм л үйл явдал болох чинь тэгээд яг хоо янз янзын таам хож явж байгаа шүүдийг хөдөлж авах гэж мах гэж би бол тэр нь бол хатахгүй байна. Зүгээр гадарч байгаа хүмүүс бол ихэнх тэр хүмүүсээс ирж байгаа шиг байна. Мэдээж харддаг гэхдээ үнтэй. Яасан нөгөө нэг амбиш заяа яасан хэрэг сандалтайгаа дурдгийг өөрөө нөгөө хурдан дагуулж байгаа тийм. Тэгээд тэр бодол ингээд зурс орж ирээд тэгээд чи хэрвээ яг ийм үйл явдал одоо ингээд гадаа ингээд ихсээ бид ингээд хамтдаа байж шээ. Хүүхэд нь байсан аваас ямар мэдрэмж авах байсан бол чи зүгээр ингээд төсөөлж үзсэн үү юм хөвчаасан. Би бол ичих мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Надад л одоо яа тийм байгаа. Би ч одоо хүүхдэд миний хүүхэд аав нь хулгайч юм бол хулгайч гэдэг хэлж юм бол миний хүүхэд яаж хүний нүр харна гэдэг. Аав хүн үзсэн надад ийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэгээд хэрвээ яг одоо бид яг надаас арай дүүл залуу байна тий. Гэхдээ нэг хоёрын нас. Гэхдээ юу гэхээр би бол анхнаасаа л ичгээр юм. Одоо нөгөө нэг энэ тэр нь бол бүр 20 сая төгрөгийн юм авч өгдөг. Яг гэхээр би өөрийн биш мөнгөөр амьдрч үзээгүй. Би одоо 18 нас хүртэл аав ээж хоёр ба намайг өсгөжээ. 18 наснаас хойш би яг 9 жил өөрөө бие дааж амьдарч байна. Японд ч тэр Монголд ч тэр. Тэгэхээр би бол анхнаасаа авч чадахгүй бүр маш их ичэн. Бүр таны мөнгө юм уу те? Энэ та хаяаж орсон гэдэг бүр ингээд би бол гайхан. Миний бодолд бол тийм байхгүй. Манай найзуудад бас тийм байхгүй. Энд сууж байгаа залуучуудад бас тийм бодол төрөхгүй байгаа. Ягаад гэвэл бид нэр өөрсдөө мөнгөө олж хөдөлмөрлөж цүнхээ авч те өөрсдөө хоолоо олж идэх тийм хүмүүс. Тэгэхээр хүн болгоныг өөрсдөө тэр одоо хоолоо олж идэх тэр боломжоор эрх чөлөөгөөр нь хангах орчныг бид нараас авах гэж байна.
үеийн залуучууд их хурлын танхимаас гарч байгаа цаос ахмад арай ахтай залуучууд гарч ирээд ингээд хин шууд гаруус зураад нэгтлээ. Тэгээд тэр залуучууд ингээд өн трол амжилтаараа ЭБС-ийг дөрж байд. Тийм нэг дондын дайсан боловч дондын дайсан болоод ингээд байгаа. Тэгээд энэ үйл явдал дотор энэ залуучууд би мохшгүй байна. Та нарын ингээд поштаад үнэхээр бахмаар байхгүй юу? Зүгээр энд яагаад нэг холбож ярих гэдэг юм бэ гэхээр өдөр шигдэг хүнтэй таарлаж ирсэн мэдхүү танихгүй юм яг. Харж ирсэн үү яг энэ дээр? Үг харж байна шүү дээ. Юун дээр нөгөө Бабарцэг эмэн дээр юу нийтлэлч шүү дээ. Тэгээд бас тий хаяа нэг юм ичдэг. Тэднэрийн бол одоо уншижсэн. Тэрнээс одоо амьдралдаа бүгдээр чиг ойрч харж үзэг. Тэгээд зурагт мурагтаар бол харж байсан. Энэ альбом дондын дайсан гаргаж ирэх агуулсаа ойлгосон хүмүүс энэ үнэхээр 8 жил одоо 9 10 жилдээ засгалж байгаа энэ Монгол ардын нам элбэгтөр гэдэг хүнийг улгаа дээр мэдсэн байсан бол авчраа шалахгүй эдэнцгээ гэдэг. Харин тийм. Одоо гайхаад байгаа байхгүй юу? Тэр хамсаатангууд юм шүү гэж бодтол явж байгаа байхгүй миний хувьд. Одоо юу гэдэг юм бэ энэ нэг юм үл төөрөгдүүлээд байгаа энэ мэдээллүүдээ шалгахгүй тийм ягаад гэвэл худлаа учраас шалгахгүй байгаа. Одоо бид нар л ч гэсэн дайралтууд орж ирж байна. Ялангуяа одоо манай улмаар уу тийм маш их дайралтууд орж ирж байгаа тийм алуурчин гэдэг ч юм тийм. Тэгээ алуурчин бол тэгээ шалгаач тийм. Тэгээд ял шийтгэл өгөөч тийм гэсэн үг байхгүй тийм. Тэрний хүүхэд энэний хүүхэд гэдэг аав нь бид нартай өдөр болгон хамт байгаа. Тэр хүн хүүдээ санаа зовж байна. Тэр хүн хүүгийнхаа төлөө өдөр болгон энд байна. Тэгж яхад те Батгных нь байрал нь үртэл адилхан гэж байна. Үл ойлгогдсон байна. Тэгээд ийм гачин зүйлсүүдээр бол те залуучуудын итгэлийг, залуучуудын одоо зориг зүрхийг бол мохоодог юм бишээ. Тэгээд ийм гачин балиар ийм баларцсан юм хийхээ одоо болох хэрэгтэй. Тэрний төлөө энэ залуучууд 14 хоног жагсаж байна. Энэ зөвхөн октоодын гэдэг би бол шууд оюутны хамгааллыг гэдэг чисээр бодлоо байгаа. Тэгээд энэ ямар логик байна? Вирус гайхахгүй юу? Би бас гайхаад одоо юу гэдэг дэлхийд дээрх цорын ганц одоо дарга өмөрж байгаа жигсаал юм шүү гэж би бодож байна. Юу гэсэн үг юм бэ? Дарагтаа бүр за одоо би одоо дүүрч одоо жишээ нь ангийн дарга ангийнхаа 10 хүүхэдтэй найз байгаа ч юм уу те ангийн дарга өмөрөх ч юм уу те гэвэл одоо бас ойлгож болох юм шиг санагдаад байна. Тэгсэн чинь зүгээр л ажил хийж байгаа хүн шүү дээ. Тэр хүн ажлыг чинь өөр хүн аваад хийн те одоо 10 жилийн ангийн дарга ч гэсэн тийм байдаг шүү дээ. Нэг ангийн дарга солигдлоо ахаад бат ангийн дарга боллоо бат чадахгүй бол дөржөө боллоо те яа нийгмийн зохион байгуулалт ингээд л зүйл тэгж яхад одоо юугээ хийж одоо дарга юу гэх юм оёорт нь огцрохгүй гэж юм гэдэг тэр их чивч хоолоо одоо миний зөвхөн одоо бараг зүүдэнд орох гэж байна. Тийм одоо арчилсан уус гэж байхгүй дарга өмөрнө гэж байхгүй харин өөрсдийнхөө тэ амьдралыг өөрсдийн тэр одоо юм боломжоо алдаж байгаа. Тэрийгэ өмгөөлөх ёстой юм биш үү те. Та сайхан амьдарч байсан бол ясам дээрээ 5 кг махны төлөө энд ирж ягсах уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр тийм одоо юм үл ойлголт батарсан жагсаал гэж одоо юу ч баг. Тэгээд тэр бүхнийг ингээд би бас хэвлэлийнх нь бас маш баярлаа гэж хэлмээр байна. Яг тэр үеэр гэрэл ньюсийн дээр яг уртцыг юм байна гэдэг хэд хэдэн газруудын би юмнуудыг бол маш их баярлж байна. Тэгээ яг асууж байгаа хэрэгтэй. Энд байгаад ямар ч залуугаас асуусан хинч нэр нүрээ луухгүй. Тэгээ яагаад энэ зогсож байгаагаа мэдчихэж байгаа. Энд бол ерөнхийсэд оюутныг бол одоо засгийн газрыг огцруулах гэж зогсож байгаа. Тэгсэн чинь нөгөө талд бүр бадарцсан ухаан удгаа авъя. Бараг сүлдө худгаа авъя гэдэг нэг худаг байгаад байгаа юм шиг те бараг усны сүлд зарим нь бүр ойлгохгүй байгаль хамгаалагч жагсаал гэж ойлгоод бидээс. Тэгэхээр тэгээд тэр хүмүүсийн нэр нүрээ ингээд хааж байгаа. Тэгээ ерөнхийд ухаан удгаа авъя гэдэг байгаа юм шүү гэсэн чинь тэр MCS гэдэг нэг юм бас яваад байгаа. Тэгээд ерөнхий сайд гэдэг байгаа бадарцсан ойлгомжгүй. Тэгэхээр ерөнхий сайдаа аврыч гэж ах шиг те. Яг чи хөөрхий зайлшгүй. Авруулсан бол гэж бодсон шүү дээ. Авруулах яг яачаад байгаа те. Яас хөөрхий зайл уйлаад байгаа юм уу? Гомдоод байгаа юм уу те? Яг улс төрийн ийм өндөр албан тушаал очичоод тэрнийхээ хариуцлагыг одоо хүлээж тийм чадахгүй байгаа. Юу болчиход байгаа тийм бүр гайхаад маларсан юм бодоод хэрвээ тэр төрийн өндөр албан тушаалд очих байгаа бол тийм одоо тэр бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Иргэд эсэргүүцэн тэмцэн гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Шүүмжлэл тийм хариуцлах бэлэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь би ийм баггүй.
хөрсөв нэг улаан тавчтай халаатай хүн эхнээс цэцээс гараад огцорчдөг баха. Нэг дүр төрхөөс гараад. Тэгэхэд манай хүн ерөнхий сайд бололтой ийм ёс зүйн Монгол шин жишээ тогтоолоо гэсэн баггүй. Яг өөрийнх нь амнаас тасуу энэ төр дээрээс хэлсэн. Одоо тэгээд ийм ёс зүйн шин жишгтэй байдаг юм. Одоо ёс зүйн байгаа шин жишг нь энэ л дээ. Тэгээд ямар санагдаж байна? Ёс зүйн шин жишг ингээ бид нар огцог арга руу болж байна тий. Ийм ч ёс зүй гэж байна. Одоо ёс зүйтэй хүн гэдэг чинь хүмүүсээр шахаж шаардуулдаг хүн ерөөсөө биш ээ. Би муухай юм хийчлээ, би муу юм хийчлээ гэдгийг хүн зүгээр л ингээд одоо жоох хүүхдүүд хүртэл тэгдэг тий. Ингээд би хүний хөл дээр гიშгчлээ, эсвэл би хүнд худлаа ярьчлаа тий. Эн чинь ингээд хүнд ингээд заяагмал байж байгаа, мөн чанарын хувьд байж байгаа тийм зүйл. Тэр юм одоо хэрэг байхгүй байгаа. Тэгээ ялангуяа өндөр албан тушаалтай хүний хувьд байхгүй байгаа. 14 хүн хоногийн турш ингээд загсаж байгаа энэ залуучуудын хувьд маш их хэвтэр байна. Хурдан буух хэрэгтэй байна. Энэ зөвхөн одоо бидний хүртэл хичээж ин ясан дээр яг гэвэл би ч Монгол улсын иргэн шүү дээ тий. Тэгээд гадаадд мэдээлэлүүд гараад идэг. Би одоо гадаад найзуудаа юу гэж хэлэх вэ? Нөгөө Японд байгаа маа найзууд асуугаад тэр чи саяхан нэг хөдөө аж ахуйн яамны сайд буучлаа шүү дээ. Тэгээ нөгөө чинь танаа нөгөө сайд чи буусна уу гэдэг надаас асуугаад би ингээд арай буугааг нөгөө чи гайх штэ. Та чи тэгээ 14 хоног жагсаж байгаа юм штэ гэдэг ингээд нүднээ орой дээр гарах ах. Тэгэхээр ингээд битгий намайг хичээгээд буугаад өг болоод би яаж тас харлаа тань. Үсгээстэй тань. Ой чи одоо буу тэ юу гоёх тэ бид нар шаардж чинь тэгээд хак хурдан буугаатахаар энэ Солонгос сая ерөнхийдөө чинь тэрний эхнэр нь бас яг хоёр манай энэ хоёр цүнхтэй олно гэж байхгүй юу. За нэг нь том бизнесмэнээс авсан юм байна. Нэг нь нэг тийм сүмээ пастраас авсан юм байна. Тэр шалгагдаад авилгалын асуудал үйж мaldгүй гэдэг эхнэр дээр нь хэрэг үүсэж явчихлаа л да. Тэгээд Солонгосод прокурорт нэг хэрэгээ шийдэж хэлчихсэн байна. Бид нар 14 хоногийн чи тэмцэж байна. Ялгаа нь энэ байна. Ийм л байна да. Ёс зүй шаардж байгаа. Тэгээ ёс зүй шаардж байгаа. Дараа нь улс төрийн хариуцлага шаардж байгаа. Хурлын гишүүнээс өсөлтөө тэгээ дараа нь хуулийн хариуцлага шаардлагатай. За тэгээ өнөөдрийн маань зочноор маш сонирхолтой, маш тийм цоолог өсгөө олгосон юм маань баярлалаа. За баярлалаа. За